Энэ залуу дэлхийн топ 30 сургуулийн нэгээс 1 тэрбум төгрөгийн тэтгэлэг авчээ. Сайн байцгаана уу? Намайг Очин гэдэг. Би Томооч Наалт Хэсэг сургуулийн сурагч. Одоо бас 1 жилийн өмнө тэрээр 10 жилээр төгсөж байгаа хүн бүрийн адилаар шалгалтандаж бэлтгэв, хаан сурах уу, гадаадд сурахгүй бол яана гэдэг айдастай нүүр тулсан. Анх тунд гадаадд тэр дундаа дэлхийн шилдэг их сургуулиудын нэг болох Нью-Йорк University-гээс тэтгэлэг авахны тухай тэнцэг тэтгэл байсангүй. Бусад хүүхдүүдийн адилаар Ешийн 8 зооноогоо мөрөөцөр байлаа. 8 зооноо мөрөөдөхөд ямар ч буруу байхгүй. Гэхдээ түүнд хамт суралцах найзууд, зөвлөх багш хамт олон хомс учраас 8 зоонооч холын мөрөөдөл мэт түүнд санагджээ. Гэтэл одоогоос хэдхэн сарын өмнө Томоогийн альтернатив сургуулийн эсэлтэд 2 удаа хүлээлгийн жагсаалаад орсны эцэст тэнцэн орсон байна. Гадаадд сурах талаар зөвлөл муутай байсан хэдий ч өөрийнхөө зорилгыг аль хэдийнэ улс сургуулиар нарийн тодорхойлсон анги дөрвөн хүүхдүүдийн дунд ороод нэгэн зорилго тавьсан нь Нью-Йорк University. Өмнө нь өөрөөгөө илэрхийлсэн эссе бичгүүнээ тухай хаанаас нь ч ихтэй мэдэхгүй байсан түнд эсэд болон эссэнд мэрэгчсэн багш нарын тусламжтайгаар 100 мянган доллар төгрөгөх эсээг бичиж чаджээ. Ганцхан үүгээр зогсохгүй клуб болгон бяцлал хийж, жижиг зүгээр хичээлдэж, урам зоригтойгоор зорилгон хуваалцах найзуудтай болж түүний мэдээ хүрээлэл айхтай хүмүүсээр дүүрч эхэлсэн байна. Зөвхөн Аз солио гэд хангалтгүй гэдгийг бид бүгд мэдэж байгаачлан Чингүний сүүлийн жил гарангийн амьдрал ядарч унтлаа хичээл хийсэн өдрүүд дахин бичсэн эссенүүд улаан ирээн болсон дэвтрүүдээр дүүрэн байлаа. 1 тэрбум төгрөгийн тэтгэлийн эзэн болохын тулд 3000 цагийг өөртөө зарцуулсан байна. Хэрвээ та гадаадд сурах хүсэлтэй магадгүй таны ойр орчинд энэхүү түүхийг сонсох хэрэгтэй хүн байх юм бол энэхүү бичлэгийг цааш нь түгээгээд. Нарг Stories-ийн 2 дугаар удирлын 6 дахь дугаар байлаа. Дараа дараагийн бичлүүдээр удахгүй уулзцгаая.